зорилго бид нарыг өөртөө итгэлтэй дээрэс нь бидний амьдралыг илүү утга учиртай болгодог учраас зорилго биднэрт зайлшгүй хэрэгтэй байдаг. Зорилго гэдэг бол нэгсэндээ чи энэ амьдралд яг ямар утга учир өгөөд байгааг чинь шалтгаан байж. Хэрвээ зорилгогүй байвал одоо чи амьдрал төдийлөн утга учир өгөхгүй явж байна. Нэгсэндээ айчмаар өгч ийна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр зорилго хүнд зайлшгүй байх хэрэгтэй. За тэгэнгუთ зорилго гэдэг дээр одоо хүмүүс ихэвчлэн одоо ямар төөрөгдөл одоо алдаа гаргадаг вэ гэхээр ямар нэгэн юмтай байх гэдэг одоо зорилго тавьдаг. Жишээлбэл одоо би одоо хувийн орон сууцтай болно. За эсвэл би одоо дад явна те. Эсвэл би одоо нэг ийм сургуулийн дипломтой болно ч. Би эсвэл гэр бүлтэй болно гэл. Ямар нэгэн юмтай болно гэдгийг зорилготой маш их андуурдаг. Зорилго гаргахтаа дандаа юмтай болох гэдэг чагсаалтыг гаргаад идэг. Тэгвэл бид нар анхнаасаа ерөөсөө ийм юм хийхгүй. Бид нар тэгвэл юу хийх юм бэ? Тэгэхээр зорилго гэж юу хэлээд байна вэ гэхээр түрүүн хэлсэн таны амьдралд өгч байгаа утга учир чинь таны зорилго байхгүй. Амьдралд өгч байгаа утга учир. Тэгэхээр та энэ амьдралд юуны төлөө ирсэн бэ гэдэг дээрээ маш сайн бодох шаардлагатай. Зүгээр за би юуны төлөө ирсэн бол гэж бодчихгонгууд хариулт нь гараад ирдэг юм ерөөсөө байхгүй. За зарим нэг нь бол яг би нэг ийм зүйлийн төлөө амьдарч байгаа юм шиг байна гэд өөрт нь ингээд бод дуу хоолой бүр ингээд маш чанга өөрт нь ингээд зорилго чиглэлийг нь гаргаад өгсөн явж байгаа ментор байгаа. Хэрвээ тийм одоо дотоод дуу хоолойг сонсоогүй яг би юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэдгээ хараахан одоо олж мэдээг байгаа ментор маань санаа зовх хэрэггүй. Яг одоо танд хүсэгдэж байгаа зүйл чи юу юм бэ? Бусдын төлөө та яг юуг одоо илүү одоо сайн хийж чадхаар байна вэ гэж өөртөө ярилцах замаар энийг гаргаж ирнэ гэсэн. Миний хувьд болохоор 10 жилийн сурагч байхасаа л миний мөрөөддөг байсан зүйл бол би элбэг хангалуун амьдралыг бүтээх гэж би боддог. Тэр зүйлийн араас би айгүйх одоо сонирхож судалж яаж одоо хувийн бизнестэй болох уу, яаж одоо санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үү гэл асар их одоо тэр зүйлгүй маш их тэмүүлдэг байсан. Тэгээд миний энэ тэмүүлэл намайг маш олон зүйлийг одоо олоход, ойлгоход тусалсан. Юу вэ гэхээр эд баялагт хүрнэ гэдэг нь болохоор дансандаа мөнгөтэй болох тухай ойлголт юусоо биш юм байна. Эд баялагтай болно гэдэг нь би өөрийгөө бүтээх бусдад маш их одоо үн цэн нийлүүлж чадах хэмжээний хүн болж хувирах юм байна гэдгийг би айгүй сайн ойлгосон. Тэгээ энэ хугацаанд ерөөсөө баялаг руу хүрэх зам нь өөрөө мөнгө одоо олох ерөөсөө биш, өөрийгөө бүтээх тухай ойлголт болж таарсан байхгүй. Тэгээ энийг айгүй сайн ойлгосон. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ зорилго гэдэг дээр юуг анхаарах вэ гэхээр ерөөсөө чи хэн болох вэ? Чи өөрийгөө хэн болгож бүтээх вэ гэдэг дээр л бүгдээрээ зорилго тавина гэсэн үг. Тэгэхээр чи өөрийгөө хэн нэгэн болгоод бүтээцний дараа тэр одоо хүсэж байгаа зүйлсүүд угаасаа тэр хүнийг дагаж явдаг байхгүй. Баян хүн байж иж баялаг тэнд оршино. Баян хүн байхгүй газар тэнд хизээч баялаг байхгүй. Тэгэхээр хүмүүс яадаг вэ гэхээр ядуу байж иж баялагийг мөрөөдөд байдаг. Тэгэхээр би баян хүн болно гэдэг зорилго тавьсан. Тэгээд баян хүн чи ямар гэдгийг мөнгөнд хандж байгаа хандлага, ажилд хандж байгаа хандлага бодож байгаа, сэтгэж байгаа тэр цар хүрээ бие авч байгаа байдал, оршин байлт нь огт өөр байдаг. Тэгэхээр тэр нөгөө оршин байлт гэдэг юмаа эхлээд бий болгож иж дараа нь тэр нөгөө юмтай болох, юмд хүрэх тэр зүйлсүүд чинь тэрийг дагаж бий болно гэсэн.